За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр минь төргийа. За бид нар нисгтэр ирсэн байна. За одоо бидний үйлдэл аялал маань Египт улсыг бол зорино. За тэнд маш бурхтын үлгий, за хаттын алаг дэлхийн хаттын үлгий гэж явдаг. Ийм аваа бурхтын маш гэрлийн орон зай бүхий дэлхийн 7 гайхамшиг нэг шүү дээ. За тэгээд манай хөгтөрөөсөө хамтлан Бээжингээр дамжиж Каир руу явна. За тэгээд аяллахаа болон үйлийнхээ танилцуулгыг тогтмол өгч байх болно. За манайд хай. За бид нар нисэх гэж байна. Хятад тусдаа дахиад. За тэнгэрийн сүмд ирсэн байна. Ингээд одоо энэ авсан. Эдрийг ардаар энэ. За тэнгэрийн сүм гээд Бээжин хотын за төв хэсэгт байрлах энэхүү сүмийн музейд ирсэн байна. За энэ нь 1482 оны үед за баригдаж байсан юм байна. За тэгээд тухайн үеийн хаан нь тэнгэрийн хүү хэмээгддэг байсан учраас энэ байгууламж нь одоо 20-т хотоос одоо 4 дахин ийм маш том байгууламж юм байна. За тэгээд маш үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг сүм байна. За тэгээд Египтийн Каирт буулаа. Каирт буугаад шууд Египтийн пирамид руу очисон байгаа. Египтийн Каир дэглээ буулаа. За тэгээд бидний яг бөмбөгц бороо орсон. Тэгээ энэ бороо нь хамгийн анхны бороо бөгөөд жилд ердөө 3-4 удаа хор бороо орд юм байна. Тэгээ бид сайхан бэлгшээж хор бороо хов ишээ хайрлсан сайхан өдөр байна. Жуулчтай орнууд За бид нар пирамид дээр ирсэн байна. За нэвтэрч ороод яг ороход бол мөндөр асар ихээр буулаа. За мөндөр гэдэг маань амин оршихуй, амийг бүрсэн буулгаж байдаг. За тэгээд маш ховор тохиолдол Египтэд болж байна. За тэгээд хамагтангийн өрс сулаачдаар бид нар яг өчигдөрхөн хор бороогдоодож хөрсдөд хишиг ховдоодох юм үйлэг бол хийсээ Бээжин хотын тэнгэрийн сүмд. За тэгээ өнөөдөр Египтийн Каир хотод пирамид дээр ирсэн байл. За ирээд энд одоо жилдээ ховорхон тохиолддог. За мөндөр бол маш ховор тохиолдох юм үзэгдэл болж байна. Үнэхээр бэлгшээлтэй сайхан байна. сауна тоошоо хортгод юм тий. Тэсэдэр ирсэн бай пирамидик. Өнөөдөр амарчдаг ч гэж үү. За хөгтөрөмс тавагтан за тэгээ бид нар ирээд яг форт мараа гэсэн орооч за одоо ингэ орж байна. За ер нь ийм өдөр бараг Египтэд бараг мартгүй шиг байна. Манай хоолыг идэх ёстой. Юу хийх ёстой? Дондор зураг тавьсан дээр гэдэг үү. За. Юу гал шиврээд пирамид авахгүй аа. За нэг гिचнээ. Төрмсөө сүлд доолгоо.
сүлд байгаа сүлд. Тэр аав. Тэгээд дараа нь. За би Египтийн пирамидтэй ирсэн. Тэгээд одоо нөгөө үйл хийх гэж бид нар ирсэн шүү дээ. Тэгээд зэвсэг болдог хуура шалган дээр нь хураалгаад за тэгээд дөрөвөөс өмнө буцааж авна гэд явж байна. За улаач хүний бас ялангуяа одоо олон жил болоогүй улаач нарын хацаагүй зэвсэг нь бол аман хуу дэлэн хуурал хэл хуурал байж идэг. За тэгээд за манай Монголын бүлээгүү за түүхий талаараа дараа мэдээд оруулна. За тэгээд хуура авах явж байна. За энд бас нэлээд бас хатуул юм байна л да. Хэцүү зөөлөө хийсэн илүү. За нөгөө Үгүй цааш уу. ямар гэсэн юм шүү. Тэр дор тэр 3 байгаа. үжиг наадч ш тэ. тийм том шоу байна те. Вау. Тийм шүү 3 хэсэг байна. 3 байна. Тий. Оо ямар ч оо тэгсээ гадраа бүдгэрээд байна. Хураалах юм аяахан шиг. Тэнд бас бай тэр. Хүчтэй гэж юм. Нэг хөрхи дэтраа. Тийм тэр харагдаад байна. Үүл нэг санаа үйлээ шүү дээ. Чи гоё үйл хайр юм байна тий. Юу та? Нэг цацарсан. Энд тэгээд гоё шимсгэн таа юу? Торлог нөхцөл яв. Тэр хэлбэр мөтөдий. Яг тэр үгүй сэгч байгаа юм да. Бүр татваллаа. Тэндээс шүү дээ. Гоё. Маргааш өглөөд нь бид нар Гранд Египтийн музейгээр зочилсон. За тэгээд Египтийн Гранд музейд бол асар олон үзмэрүүд бол байсан. Энэ нь Египтийн пирамид дотроос бас олдсон олдвруудыг бас оруулсан байдгийн юм лээ. За тэгээд алтан ийм авс буунхан нарны ра бурхантай зүйлт цох тэмдэг одоо ийм цохтой зүйлтнүүд Тутанхамоны алтан энэ бунхны олдвор алтан зүйлтнүүд алтан бүр ийм сэнти суудлууд байгаа. За энд туяа гэд бас юм байсан. За Тутанхамоны олдврууд алтан ор. За тэгээд ийм олдврууд хаан хаттын олдврууд. За тэгээ бурхтын олдврууд, баримтлууд гэд маш олон одоо энэ анги одоо мөнх тэнгэрийн бэлэгдэл болсон мөнх оршинтлын бэлэгдэл болсон тэмдэгүүд бас байгаа. За Египтийн үндэсний одоо Гранд музейгийн энэ шоп нь бас гоё юм байна шүү. Музейгээс пирамид Moi, je voulais vraiment vous laisser plus de temps libre. За пирамидын эрт цагт цагаан өнгөтэй гантик цагаан дээр алтан оройтой байсан гэж түүхийн олдруудаас За тухайн үеийг Египтийн хаад ноёд ихэс дээдсүүд бол дараагийн амьдралдаа бэлдэж асар их баримлууд алт эрдэнсээр болж бухнаа хийж өөрсдийнхөө дүрийг бас их мөнхөлдөг юм соёл
байсан байгаа юм аа. Тэгээд дараа төрөлт гэдгийг бол их чухалчилж авч үздэг. Тэгээд бонхон болгон дээрээ л одоо бурхтаа сэлсэн, сэрүүлсэн байдаг юм лээ. Тэгээ ингэж хийж энэ хатар Монгол мөрөсөөр хийх юм. Ястасаа. Чи алтан свит тэр юм шүү. Вау. Тань стик. Стик юм байна. Зүгээр ингийн морь. За бонхон момын дотор бол маш тансан хийцтэй цэвэр алтаар одоо мөнхөсөн байдаг юм л алталаас амлын амны оршиг бас бэлэгддэг амийг хамгаалдаг шүү дээ. За Осирис бурхны талаараа тавчхан мэдээлэл хэлье. За Осирис бурхан бол өвхлийн дараах сүнсийг шүүдэг юм бурхан байгаа. За өднөөс хүн одоо зүрхийг нь одоо үнэнгээр шүүдэг гэсэн үг. За зүрх бол үнний төл. За тэгээд зүрхнийх нь хэр үнэн амьдарсныг нь одоо үдтэй жинлэж байгаад өднөөс хүнд явах юм бол одоо эрлэг там шийтгэл өгдөг. Өднөөс хөнгөн амьдрах юм бол буянтай сайхан диваажинд амьдрах их сүнсний ариун цагаанаар дахин төрөх юм өвхлийн юм шүүлтийн бурхан юм байна. За Египтийн бурхтууд толгойн дандаа юм амьтны дүрстэй байдаг. За Сегмент бурхан, Айны бурхан. За тэгээд ангаалт, эвдэгрэл, сүнснийг одоо хамгаалагч, хааныг одоо хамгаалагч юм бурхтууд илүү нөө амьтны дүрстэй байдаг нь одоо амьтдын дүрээр бас их амьтдыг хайрладаг. Тэгээд оршихуйн хэмжээст сүнстэй бурхтаа. За Хуфугийн нарны эзэв нарны бурхан Ратай хамт Фараоны сүнс тэнгэрээр одоо 5 тэнгэрээр аялж сүнсний ертөнцийг домог зүгээр бэлэгддэг юм зав байна. Хуфугийн зав гэдгээр алдартай. За тэгээд 4500 жилийн өмнө байсан гэж үздэг энэ хүү завыг. Тэгээд ямар ч нэг хадаас ороогүй. Зүгээр нэг зав биш. Одоо энэ бол тэнгэрийн сүнсний сүнслэг зан үйл одоо үйлддэг юм зав юм байна. За нарны бурхан Ра заваар одоо аялж шөнөн харанхуй ертөнцид могоотой дайтдаг гэж үздэг. За тэгээд өглөө болгон шинээр мандаж, шинээр төрж төрдөгөө гэж үздэг. За тэгвэл нарны бурхан Рагийн зав гэж домог зүгээр үздэг юм аа. За тэгээд маш сонирхолтой. Тэгээд сонирхож явж байгаад ийм мөрөглийн өрөөг олсон. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдаа ийм мөрөглийн өрөөнд ордог юм элэ. Тэгээд хөлөө угаагаад орж болдог. Гаднаа юм гал төрийн өрөөмөрөөтэй. Тэгээд Коран судраа бас өлөгчсөн. Коран судрын юм хэсэгтээ тэгээд ажиллаад хараадсэн чинь ингээд надад бусна бүгдээрээ юм одоо хувцас өмссөн юм исламын одоо мэгтэйчүүдийн юм хувцас амлалтаа. Тэгээд одоо өрөөнд нэсэн эмэгтэй намайг хувцас өмсч болсон шүү гэд гадны хүмүүс зэрүүлсэн юм юу гэдэм бэлээ хувцснууд. Тэгээд тэр хувцсыг өмсөөд тэгэд мөргөл үлцээ, наранд мөргөлөө, орших ертөнцид мөргөлөө, амьдрал ахуй. За тэгээд орчлон ертөнц бүхэл зүйлсд амьдралаа даатгаж бас мөргөлүүлдэг юм билээ.
여기 나시에 이쪽 시라서. За, ачаага микер түрээслээ. Дараагийн машин руугаа явж байна. Жавтана бүгдээ ямар завгүй газар тийм. За, Египтэд бас үн хааш их өөрчлөгддөг учраас анх би ярьснаасаа бас их нэмэгддэг юм билээ. Тэгээд юу бүр Монголоос татаж авсан боловч баталгаад үссэн дугаар гэж бид нар замын оноо модлахын дээр авсан гэж байна. За энэ болохоор зам маш их хурдтай ер нь их дөрвөн гэхээсээ л ер нь их л хөл хөдөлгөөнтэй яг юм байна. Тэгээд хотынхан годомж оройд нэг энэ хөдөлгөөн ихтэй бомбочид бомбжсэн газар. За өглөөний 6 цаг болж байна. Бид нар Луксорлоо өглөө биш өчтөр орой 10 цагт хөдөлсөн. За бид нэг явдсан. Смотри вчера. Тэгчид даарсан уу яасан? Жохон даарсан шүү. Энэ юу хөтөө сэрүүн гэдэг вэ тий? Нэрийг бол харсан. Тийш үлдэж шүү дээ. Биш чихтэй. Энэ жохон бас тийм байна. Биш юм бэ гэж. Тий, ер нь бол халуун бас биш юм биш үү? Тэгэхээр бид нар бас ер нь дөрвөн үлрэл ямар ч одоо үлрэлтэй газар л дөрвөн үлрэлийн бэлгэртэй явахыг хичээдэг. Тэгээд Луксорлоо ингээд. За ийм газар бэ. За Луксор дахь анхны өдөөрөө бассейнтэй юм байна. За бас их харанхуй харагдчихсан. Бас дэжгүй шүү. За Египтийн ийм бодол нэг хүний 35,000-аар байдгийн бэ шүү. Тэгээд ер нь бас дэжгүй. Галтгоотой хоолндоо битэд ер нь мөнгө хэмнэх үүднээс бас их бэлэн хоолны модал бодцтой хоолны моделыг харсан. Тэгээд хийж идэх галтгоотой юм. За Луксор дахь эхний өдрийн өглөөний цай. За гадаа ямар байна вэ? Вау. За байна. Харагдаж байна. А тийм үү? Харагдсан. За Карнак руу явах гэж байна. За сайн байцгаана уу? Карнак темпл буюу Карнакийн сүмд ирсэн байна. За энэхүү одоо Египтийн шашны бэлэг тэмдэг. За тэгээ фараон хаадын сүр жавхлан хүчийг бэлэгдсэн энэхүү
За одоо темпл маань маш алдартай дэлхийд одоо маш олон жуулчдыг бас татдаг. За нэг дор 3-4,000 жилийн түүхтэй барилга байгууламж. За тэгээ бүр 2,000 жил энэхүү барилга байгууламжийг барьдгаа гэсэн юм тоо барилгууд байдгийн байлээ. Нэг темплээс гарч ийн. За маш гоё нар. Жаргаж байна. Ер нь л их таад юм биш үү? Тэгээд маш хайхалтай, хайхамшигтай морон барилга байгууламжийг төлөвлөө. За тэгээд тухайн үеийн 2-3-4,000 жилийн өмнөх фараонууд ямар гайх одоо үнэхээр супер тийм бохтын шинжтэй хүмүүс байсан юм болов уу гэсэн юм бодож байна. One, two, three. Come on, hello. Okay. Yes, my photo is here. Hello. Okay, yes, my photo. Okay. They are going to one company. Work to one company. Work for one company. Which company? Luxury нарэ. Энэ гоё хэсэг байна. What's your name? Ahmed? Хотод байна. Илүү нойр болчих. За сайн сүнсний ажил. Яг энэ хүчээр ингээд батсан шүү дээ. За таксиний жолоочийг хэлж байна. За Luxor төслийн өдөр оройн Luxor-ын темпл. Luxor-ын сүнд ирлээ. За манай багийнхан байна. Хийжина багш хараарай. Яагаад залгаараад удаа юм бэ? За дөрөвдүгээр рамсес орж ирлээ. Манай тэр харагддаг тийм бас юм. Хот нь болохоор их юм ани зарал. Чи их юм хаа. Өглөө. Энэ юу шиг чи please.
тийм ээ. Шоо чимээ. 슈팅 하라 이제 golden gold 19 몸이 이렇게 딱 주시죠. Мен горон зогч. Тигрека. Вау. Энэ яг бүтэн 이거 олон давхар өчигдрийн нэг үнцэг дотор байсан. Egyptian тий. За дотор хамааны алдарт үсэндээ ирсэн байна. Түүхэндээ хамгийн одоо цэврээрээ тануулаагүй гэх юм уу? Тануулаагүй. Тэгээд болохгүй. Тухайн үедээ за одоо шинжлэл гэхээс илүү сэргээлтийг бодлоготой байгуулж байсан юм хаа байна. За тэгээд тухайн нарны бурхан Раг маш их дэмжиж сэргийн одоо бандаасан гэж түүхэндээ үздэг юм билээ. За лаксаар гарч авахтай зэрэгцээ. За үсээр явж байна. Ингээд хангаа масан. За үнээр үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна. За манай завийг чирч явж исэн завь төрүүлээд явчихсан одоо орсон тасарсан гэх юм уу. Тэгээд бид нар ингээд өөртөө хөдөлгөөнгүй цаг үлдсэн бай. Тэгээд сайхан байна. Үүлээ сайхан дүүргээд والله ما قلت قولي والله كمولي والله ما قلت өглөөний мэд. Тусаа хүлээгээ цууж ин тэ хэдүүлээ. За. Цаа чи хэний өрнөлтөө өгөхөөс нөө. Каскан байна. Хорвоодод ирсэн байна. За тэгээд эндээс улаан тэнгис шууд харагдаж байна. Ямар гоё сайхан вэ? За улаан тэнгисийнхээ бид хэд оройтож баг зэрэг ирлээ. Тэгээд энд юу их бас их гоё бүтээл газар байна. Энэ бол эрт явчтай байна. Тэгээд бид хэд бас нэлээд машинтай орсон. 지금 잘한다. Başka açtık. Ben şaşkın. Mana koçada. Mana.
Ямар үзэсгэлэнтэй. Бичлэг хийж байна. За одоо хоолой ихээр асах чинь ер нь л байн асаж байгаа. За тэгээд таксид удаж болно тэгээд Египтэд бас маш үнийн хувьд өсдөг, буурдаг тийм юм билээ. Янз янз юм билээ. Тэгээд ер нь их хвчлэн байн асаж байгаа. За бидний дараагийн аяллаа маршрут Fly Temple руу очисон байгаа. Fly Temple руу усан заваар очдгийн байлээ. Тэгээд арал дээр байдаг. За Fly Temple-ийг эртний Египтийн бурхан болох Isis-д зориулан бүтээсэн гэгддэг юм байлээ. Тэгээд Isis бурхан нь за их үрийн холбоог ивээгч, дагн, хайр, инрэл, илбэрэл шид хүчийг одоо бэлэгддэг Осирис бурхныг амьлуулсан хэмээн шүтдэг юм бурхан байгаа. За тэгээд яг одоогийн харагдаж байгаа энэ Fly Temple бол нүүлгэн шилжүүлсэн сүм байгаа. За нийл Fly сүмийн энэхүү одоо нүүлгэн шилжүүлсэн далан барьсантай холбоотойгоор усан жижиг аюулт нүүрлсэн учраас 1960 онд ЮНЕСКО-гоос энэхүү арал дээр бол энэхүү сүмийг шилжүүлж байршуулсан юм билээ. За тэгээ бид нэр Асваны дараагийн маршрут маань дуусаагүй Обелиски. Very good, very good. Thank you so much. За Обелиск гэдэг энэ хаднаас яаж одоо энэ том сүрлэг темпл барилга одоо байгууламжуудыг хан багнуудыг босгодгийг харуулсан юм Обелиск дээр ирсэн байна. Энэ алдарт одоо нэг дуусаагүй гэсэн үг. Дуусаагүй байхдаа үзмэр болчихсон. Тэгээд маш алдартай байгаа. Асванд байрладаг. Маш алдартай байна. За ийм харida бурхан минь за нийл мөрн бол эндээс сайхан харагддсан байна. Гадна талаас бол ийм л жоохон маш аимшигтай байсан. За одоо дотгошоо орж ирээд арай дээр л. За Абу Симбел ирсэн байна. За эндээ бас юм сайхан нууртай байна. За Абу Симбел гэдэг маань 2 дугаар Рамсесийн одоо хайртай хатанда барилсан юм одоо темпл гэж хэлэгддэг байна. Тэгээд 2 дугаар хатан буюу Нефертари. За Абу Симбели яг энд ирлээ. За тэгээ Абу Симбел сая хэсэгчлэн Нефертари гэдэг одоо хатанда барилсан юм дурсгалын газар юм байна. За Нефертариг хатал бурхантай зөвлөж одоо нарны дэвшлээ байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол Мөсгөнөөс судлаад, таны бис судлаад хоёрын хороо за. Наас авахгүй яруу явдаг.
За басна. За одоо сэлгэж хэлээ шүү. За хязгаараа. Болгомо. Мянган онол мэрэгчлэр нэвүү оюунлагаар магадгарахгүй бол мон огоовл зөнгө дорой туулаж 7 янзаар өхүүлмө. Бусдын гараар олзыг булаалган идэгч буул хайнууд буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосломо. Мэдхгүй сэрхвэгээр хөдөлвөөс хөгийн болж нэг өхмө. Үүслийн 3 эрдний голвоос үнгүйжиж бас өхмө. Сархад огүйцэн чунваас сэгзэн болж өхмө. Уйлгын онлыг ухаараагүйгээс ахуй бийгүй болж өхмө. Хэрсүү бөө занг гэвээс хөгийн болж өхмө. Би чинь дансыг чэж хийсэн чинь. Сэгнийг зэрэг оюут бороо орсон ховоо зүг бас дахин болж байна. засагч 5 дэвч бол оршгүй 5 аюултай наран саран сүүн мэдвэл зөгхгүй их засгаас нэвүү туслаж амьдрах амин бэгч Зуны майхан биш. Чи 100 гал. Үнбэ? заана гaalаа байна. Амэжо. Аа. Зүгээр зуны майхан биш. Окей. Үгүй ганцхан зуны майхан. Тийм байх. Эсвэл одоо яаж вэ? Энд чи шүндөнгөө гэж сэрдэг юм шүү дээ. GPS хэлсэн. Шүндөнгөө бодлоо газар юм байх шийддэг. Юу бодол маяг тийм байхгүй юм шүү. Үгүй юм чи тийм. Хүний 110 Шүү дээ. Лавара валанг лавара. Вара. Лавара. Энэ шийдвүүд тийм. бид одоо майхан байгаа юм уу? Машинд байгаа юм уу? Энэ чи зөвхөрөж явж байгаа юм шүү. Тийм. Энд майхан барьж өгч байгаа юм шүү. Тийм шүү. За бид нар энэ майханд саварын цөлд ийм байдалтай байна. Одоо тэгээд Энэ соо хувцшгүй дээ нүгөө. Тэр энийг идэггүй байх уу? хүүхд амар тод хэрэгтэй. Амар шорог юм байна. Оцтойгоо. Би нүүрэн За бид нар хаалагддаг. нөгөө хоёр жолооч маань хийсэн хоол байгаа. Тэгээд сахарын цөл хээр ханах чинь Нодлонгийн нэг 6 сарын 22-ны 6 шүү дээ. Жавланы цайны юм шүү бэ. Санскрит бодвол бас дажгүй шүү дажгүй. За манайд ингэ цайгаа хоохож байна. За сахарын харт сүлд ирсэн байна. За гадна л юм нүүрснэ. Юм шиг хараад юм байна. Хөлөөжийгөө суучих хэрэгтэй юм байна. За бид нар харт сүллэн дээр ирээд
Үйлэн амжилттай дүүрэглээ. Тэгээд жолоочтой маань цагтай уралддаг учраас бас яарлаа да. Тэгээд за хайраа тавуулсан юм тийм. وأسرني فهمت ناصدي عرفت لما حد فهمت ما تجيب سكر بلاش تقول عايز سكاكي خلصت عايز بتيجي باكي وعلبتها زي ما هي عرفت سجارة قال خسارة كأنه تنزل عن عمارة سكارة صار مليون سيجارة واو والله معاك رسمي وانا معاك احنا مع بعض за Египтийн Кайр махарээ жолоочтой ганцхан хурдаар тийм Кайроос авсан. Thank you so much. За бид нар Кайрын тааварт ирсэн байна. За зураг аваад тавьж. Яг хөлөө урдаад тавьсан байна. Кайрын тааварт ирсэн байна. За тэгээд бид нар бараг л одоо гэр бүлээс ялгаагүй л юм болцгоосон. Одоо тэгээд ахан дүүс, эгч дүүс мэт бивэндээ илгэсэг дотн дэмнэж явдаг. За Александрийн номын санд ирсэн байна. Тэгээд Александрийн номын сан бол маш алдартай. Нэрний өмнөх 3 дугаар зуунаас үүсэлтэй, эхлэлтэй дэлхийн цэцэд мэрэгдийн одоо оюуны төв болсон юм газар байсан. Тэгээд номын сан бол яг шатсан мэдээлэлүүд бол байдаг. Тэгээд хизээ яаж шатаж суурь алга болсон нь бол байдаггүй юм бэлээ. Миний хүч надад хэдийг аваад ирсэн бэлээ. 4-5 мэдээд аваад ирсэн. Энэ хашураад хийшээ дээ. За хайраа тавуулсан юм тийм. وأسرني فهمت ناصدي عرفت لما حد فهمت ما تجيب سكر بلاش تقول عايز سكاكي خلصت عايز بتيجي باكي وعلبتها زي ما هي عرفت سجارة قال خسارة كأنه تنزل عن عمارة سكارة صار مليون سيجارة За Кайра тааварт. За бид нар Кайрын тааварт ирсэн байна. За зураг аваад тавьж. Яг хөлөө урдаад тавьсан байна. За Александрийн номын санд ороод ирлээ. За Египтийн асар их одоо богтыг шүтсэн урлан одоо гар урлын дархан уран баримлч нар за ийм их тооцоолол судалгаан дээр ингэж одоо хар зургуудыг гаргаж уралдаг бахнэ. Хар зургаа гаргаад ингэж бэлдэж папирус байдлаар цаасан ирхийлж гаргаж уралдаг бахна. За тэгээд
энэ христийн сода ном бичвэрүүд бол байна. Заажуудын бас бичвэр олтойгоо башлуулдаг байна. Эндээс харахад исламын онол теорем за Александрийн номын санд ирсэн байна. Тэгээд Александрийн номын сан бол маш алдартай. Америкийн өмнөх 3-р зуунаас үүсэлтэй, эхлэлтэй дэлхийн цэцэд мэрэгдийн одоо оюуны төв болсон юм газар байсан. Тэгээд номын сан бол яг шатсан гэх мэдээлэлүүд бол байдаг. Гэтэ хизээ яаж шатаж суурсан алга болсон бол байдаггүй юм бэлээ. За 2000 жилийн өмнө болцсон катакомб гэдэг булш газар байна. За тэгээд юм. Даша. Fue en las festividades asociadas a los muertos, hubieran sido de la familia, por ejemplo, de la familia, hubieran espacio. Ямар гоё. За сус автосгон нэгсэн маань ийм байна. Маш дөрвөө. Гэрэл мэрхийн харж байна. Маш үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэг төрөлхөн байдаг байна. За Каир дахь сүүлийн өдөр өнөөдөр Баянагшийн төрсөн өдөр тохиож баяр төөл явдал болж байна. За тэгээд өнөөдөр өдрийн мэнд хүргье. Баясагчдаас ээж бас өдрийн мэнд хүргье. Сарагчтай баярлаа. Цэцэрлэгчтэй баярлаа. Өглөөний ийм сайхан хоолыг бэлдэж өгсөн. Эндээс идэл дээр. Бүхий хоол шүү дээ. Тийм бүхэн хоол. Өндөг байна, шансан өндөг байна, шарсан өндөг байна. Өнөөдөр амар байна. Тэрсэн гамбир байна. Машин дээр бодохгүй аюул толгой юм. Египтийн үйлийг зохион байгуулж бид нарыг одоо авч явсан. Аав ээж шиг өглөө болгон хоол унд очраад тэгээд аялал зохион байгуулаад машин тэг зохион бүгдийг зохион байгуулсан да. Сарагчтай өнөлт ах хоёртой талархлаа. Яна би өчтөр л амар хүндэн барьж авч өглөө болгон барьж авч байгааг нь харсан шүү дээ. Би ч яхаа Мерцедес энэ хүндэн барьж авч байгаа. Тэр хин өчтөр харсан. Хитүү өдөр тэгж явсан. За Египтээс манай баг дөрөв эмэгтэй зүг байна. Ой хоёул чи юу идэх авсан мэт биш үү? Цаадастай тэнгэрийн зангилаа очиги замбын үрсээ зарлан дуулгыг зэхэ татаад зэлэн тосё зэглээ боноо имигэт минь алтан дээр айлтөр хиши чаммаар бандэ аном тингэр
Ирхсэн анерийг окторвын эзэдээс орчууланд хүргэе Охан түлэгээр өрн залуу очрон залгоно